сайн байцгаана уу. За өнгөрсөн 7 хоногт дэлхийн хөрөнгөний зах зээл донцлох үйл явдал болж өнгөрлөө. За энэ юутай холбоотой вэ гэхээр SpaceX компани түүхэн IPO амжилттай болж өндөрлөлөө. За тэгээ өнөөдөр та бүхэндээ SpaceX компани бизнесийн загвар болон үйл ажиллагааны орлого, за хөрөнгө оруулалтын стратегийн талаар танилцуулахар бэлэн болсон байна. За SpaceX компани бол үндсэндээ 3 бизнесийн үндсэн үйл ажиллагаанаас орлого олдог. За нэгдүгээрт бол Falcon 9 гэж байгаа. За энэ бол одоогийн байдлаар 250 гаруй амжилттай нислэг үйлдсэн. За нэг нислэгийн дундаж үнэ бол нэг ойролцоогоор 67 сая $. За тэгээ юугаараа давуу тал болж байна вэ гэхээр яг сансарлуу гаргаж байгаа пуужингуудын салбартаа за нийт зах зээлийнхаа нэг 60 орчим хувийг эзэлж байгаа. За мөн дээрээс нь хамгийн хямд өртөгтэйгээр сансарлуу ачаа тээвэрлэх боломжийг бүрдүүлж өгснөөр дэлхийн нийтийн анхаарлыг татж байгаа. За хоёрдугаарт гэвэл Starlink үйлчилгээ ба SpaceX компани хамгийн гол за мөн дээрээс нь хамгийн их орлого олдог үйлчилгээ гэж нэрлэж болно. За Starlink үйлчилгээний хувьд бол дэлхийн 160 гаруй улсад бол үйл ажиллагаа явуулдаг. Яг одоогийн байдлаар идэвхтэй нэг 10 сая орчим хэрэглэгчтэй. За тэгээ 2025 онд бол нэг 10.6 тэрбум $-ын орлого олсноор нийт компанийнхаа нэг 60 орчим хувийг бол дангаараа энэ үйлчилгээ бүрдүүлчихэж байгаа гэсэн. За тэгээд дараагийнх нь бол Starship хөтөлбөр гэж байгаа. За энэ хөтөлбөрийн хүрээнд бол сансарлуу хүнд ачаа тээвэрлэх боломжийг энэхүү пуужингаараа бол дамжуулаад дэлхийн улс орнууд бол бий болгож байна. За тэгээд энэ дээр бол дэлхийн томоохон улсуудын засгийн газрууд урт хугацааны гэрээ хийгээд за сансарлуу сарлууч байдгийн бусад гариглуу хүнд ачаа тээвэрлэх юм боломжтой гэдэг одоо төсөөлөл бол гарч байгаа. Тэгэхээр энэ гурван үндсэн үйл ажиллагаан дээр үндэслээд SpaceX компани нийт орлого бүрддэг гэсэн. За тэгэхээр Starlink компани бол SpaceX компани хамгийн гол одоо орлогын их үүсвэр гэсэн. Тэгвэл дараагийн слайдн дээр Starlink компани одоогийн нөхцөл байдлын талаар за мөн урт хугацааны төсөөллийн талаар та бүхэндээ танилцуулъя. За 2025 оны байдлаар бол SpaceX компани 60 орчим хувийн орлогыг дангаараа Starlink бүрдүүлж байгаа. За одоогийн байдлаар бол нэг 160 улсад нэвтэрсэн 10 сая идэвхтэй ярилцагчтай. За эндээс хамгийн гол онцлогтой бол жилийн өсөлт нь 40% өсөлтийг үзүүлж байгаа. Яг энэ өсөлтийн хурдаа хадгалаад бол 2027 он гэхэд бол SpaceX компани Starlink үйлчилгээнээс нэг 18 тэрбум орчим $-ын орлого олох. За нийтдээ идэвхтэй харилцагчийн тоо бол нэг 20 сая төгрөг. За 2030 онд бол 50 тэрбум $-ын орлого олох. За мөн идэвхтэй харилцагч бол нэг 100 сая давах бол 2035 он буюу нэг 10 жилийн дараагаар 130 тэрбум $-ын орлого олж идэвхтэй харилцагчдын тоо бол 200 сая гарах хүлээлт байгаа. Тэгэхээр энэ өндөр орлогын тоо, энэ өндөр одоо өсөлт бол одоогийн технологийн компаниудын бүтэн жилийн орлоготой дүүцэх хүч хэмжээний орлого гэдгээрээ онцлог болж байна. За 6 сарын 12-ны өдөр IPO хийсэн хоёр дахь арилжаа Монголын цагаар бол шөнийн нэг 11 цагийн орчимд бол эхэлсэн. За тэгэхээр олон нийтэд санал болгосон IPO нэг жин бол нэг $135 байсан. За хоёр дахьчдэр гарч ирсэн нээлтийн үн бол нэг $150 арилжаалагчсан гэсэн үг. Тэгэхээр IPO дээр санал болгосон үнээс ойролцоогоор нэг 10 орчим 11 орчим хувийн өсөлтийг үзүүлсэн. За нийтдээ Nasdaq-ийн биржийн нийт эзлэх одоо арилжааны волюмаар бол зөвхөн SpaceX-ийн арилжаа 70 орчим хувийг бүрдүүлчихэж байгаа. Тэгэхээр хөрөнгө оруулагчдын сонирхол SpaceX компани дээр бол одоо маш өндөр сонирхолтой хөрөнгө оруулах сонирхлыг бол харуулж байна гэж дүгнэж болно. За нийтдээ арилжаанд бол нэг 180 сая орчим хувьцаа арилжаалагдсан. Нийт үнийн дүн бол нэг 30 тэрбум $-д хүрсэн. За тэгээд IPO-д оролцсон бүтцийг аваад үзэхэд бол томоохон банк санхүүгийн байгууллага буюу томоохон стратегийн хөрөнгө оруулагчид бол нийт санал болгож байгаа дүнгийн нэг 70 орчим хувийг авсан бол за олон нийт буюу жижиглэнгийн хөрөнгө оруулагчид бол нэг 30 орчим хувийг эзэлсэн байна. За үүн дээр бас дурдаад хэлэхэд бол жижиглэнгийн хөрөнгө оруулагчдаас ирсэн захиалгын хэмжээ бол 100 тэрбум $-д авсан. За тэгэхээр зөвхөн IPO-ны үнийн нийт татан төвлөрүүлэх хөрөнгөөс за жижиглэнгийн хөрөнгө оруулагчдын захиалгын хэмжээ бол давсан гэдгийг бол энэхүү хувьцаан дээр асар хэмжээний эрэлт байгааг бол харуулж байна гэсэн. За тэгвэл энэ IPO яагаад дэлхийн түүхэнд ингэж том тодруунаар бичигдэхээр бусад түүхэнд үлдсэн IPO-нуудтай харьцуулаад үзэхэд бол SpaceX 75 тэрбум $-ыг хөрөнгөний зах зээл дээрээс татан төвлөрүүлж байгаагаараа үнийн дүнгийн хувьд бол ингээд дэлхийд нэгт орох үзүүлэлт. За 2019 онд бол Сауди Арабын газрын цэцний авраг компани бол энэхүү рекордыг өмнө нь эзэмшиж байсан. Ойролцоогоор нэг 29.4 тэрбум $-ыг татан төвлөрүүлж байсан бол 2014 онд Alibaba компаниг
25 тэрбум долларыг татан төвлөрүүлж ирсэн. За тухайн үед IPO-ны дараа эхний арилжааны 7 хоногт ерөнхийдөө ханш хэрхэн хэлбэлцсэн бэ гэдгийг бусад компаниудтай харьцуулаад үзэхэд бол Saudi Aramco бол нэг тухайн IPO өдрөө эхнийхээ өдөр ойролцоогоор нэг 10 орчим хувь өссөн. За тэгээд дээд үн нь бол нэг $10 дээр тогтсон. За Alibaba-гийн хувьд бол хамгийн өндөр үеийн өсөлтийг үзүүлсэн. За эхний өдрөө бол 38% өсөлтийг үзүүлсэн. За тухайн 7 хоногтоо бол 47% өсөлтийг үзүүлж $99 хүрсэн ийм одоо онцлог IPO болж өнгөрлөө. За тэгвэл SpaceX-ийг Elon Musk эзэмшдэг. За мөн дээрээс нь Tesla-г Elon Musk эзэмшдэг. За 14 жилийн дараа Elon Musk-ийг эзэмшиж байгаа SpaceX компани IPO хийсэн. За 2010 онд бол Tesla компани тухайн үед нэг ч хувьцаагаа $17 санал болгож ойролцоогоор олон нийтээс бол нэг $226 сая татан төвлөрүүлж зах зээлийн үнэлгээг 1.7 тэрбум доллараар үнэлж исэн бол өнөөдрийн SpaceX-ийн зах зээлийн үнэлгээ за үүнээс бол хэдэн 100 дахин илүү гэдгээр бас онцлог. За мөн дээрээс нь тухайн үед Tesla-гийн IPO-д оролцож исэн хүмүүс яг IPO-гийн ханшинд одоо тухайн үед хөрөнгө оруулсан байгаа хүмүүс бол өнөөдрийн байдлаар энэ хугацаанд 300 дахин хөрөнгө өсөх боломжтой гэдэг. Тэгэхээр Elon Musk-ийн хувьд бол одоо менежментийн хувьд хийж хэрэгжүүлж байгаа ажлууд дээрээ хэлсэн үгэн дээр нь бол хүрдэг. Тэгээд технологийн хувьд бол шинэ содон зүйлийг санаачилдаг гэдгээр хөрөнгө оруулагчдын анхаарлыг маш их хэмжээгээр татдаг гэдгээр бас аягүй онцлог болж өнгөрлөө. За SpaceX компаниг бусад технологийн томчуудтай орлого болон ашигын үзүүлэлтийг өнгөрсөн жилдээ харьцуулаад үзэхэд бол за Google компани бол 2025 онд нэг жилийн хугацаанд бол нэг 400 тэрбум орчим $4 орлого олоод 132 тэрбум долларын ашиг олж исэн байна. За Microsoft, Nvidia, Meta гээд бүгд ерөнхийдөө нэг 100-аас дээш тэрбум долларын орлого олдог. За мөн дээрээс нь ашигт ажиллагааны хувьд бол харьцангуй өндөртэй байгаа. SpaceX харин 2025 онд бол нийтдээ нэг 25 тэрбум долларын орлого олоод ашигтай ажиллаж чадаагүй. За энэ юутай холбоотой вэ гэхээр AI, хэмэл оюун ухаан болон дата төвүүдэд маш хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн гэж санхүүгийн тайлан дээр дурдсан байсан. За гэтэл эдгээр компаниудтай ижил хэмжээнд үнэлэгдэж гин гэдэг нь бол энэ компани ирээдүйд олох орлогод одоо хөрөнгө оруулагчид итгэж хувьцаагийн маш их хэмжээгээр сонирхож худалдаж авч байгаагийн нэг жишээ гэж бол харагдаж байна. За үнэлгээний харьцааг өмнөх компаниудтай харьцуулаад үзэхэд бол үн болон борлуулалтын харьцаа буюу price to sales харьцааг авч үзсэн. За Meta компани бол 7.1-тэй үнэлэгдэж байхад бол SpaceX компани бол 109 дахин өндрөөр үнэлэгдэж байгаа. За мөн дээрээс нь үн ашигын харьцаа бол технологийн томоохон компаниудын дундчин ойролцоогоор нэг 25-аас 26 та байхад SpaceX дээр бол бүр хасагтай ажиллаж байгаа учраас энэ үнэлгээг харьцаа үзүүлэлтийг бол гарах боломжгүй байна. Тэгээ энэ дээрээс юу харж байна вэ гэхээр бусад технологийн томоохон компаниудтай харьцуулахад бол эрсдэл харьцангуй өндөртэй. Яг одоо хөрөнгө оруулахад бол харьцангуй өндрөөр үнэлэгдэж байгаа ч гэсэн ирээдүйд за магадгүй сансрын салбар гэдэгт одооноос хөрөнгө оруулах боломжийг SpaceX компани нээж өгснөөрөө хөрөнгө оруулагчдын анхаарлыг маш хэмжээгээр татж байна гэж бол харж байгаа гэсэн. За хөрөнгө оруулагчдад анхаарах 5 эрсдэл байгаа. За хамгийн өндөр эрсдэл бол миний саяны дурдсан үнэлгээний эрсдэл байгаа. Бусад компаниудтай харьцуулахад бол бараг 100 дахин илүү өндрөөр үнэлэгдэж байгаа нь бол за магадгүй Starlink үйлчилгээний өсөлт саарлаа, орлого буурлаа гэхэд бол энэ хувьцааны анш бол маш одоо эмзэг тэгээд маш богино хугацаанд унах эрсдэлтэй хамгийн өндөр эрсдэл бол за дараагийнх нь бол инсайдерууд ойролцоогоор нэг 6 сарын дараагаар зах зээл дээр хувьцаагаа нийлүүлэх эрх нь үүснэ. Тэгэхээр их хэмжээний зарах захиалга орж ирэхэд бол хувьцааны аншид бол мэдээ сөргөөр нөлөөлж байгаа. За менежментийн эрсдэл бол харьцангуй дунд байгаа. Elon Musk бол SpaceX, Tesla, за XAI гээд 3 компанийг нэгэн зэрэг удирддаг. Тэгэхээр бас магадгүй Elon Musk-ийн хувьд анхаарал сарних эсвэл одоо Elon Musk-тай хамааралтай эрсдэл бас гарлаа гэхэд бол хувьцааны аншид бол сөргөөр нөлөөлж байгаа. За дунд болон маш бага эрсдэлтэр бол өрсөлдөгчдийн харьцуулалтаа SpaceX компани бол одоогийн байдлаар сансрын салбарт бол өрсөлдөгчгүй. Гэхдээ одоогоор энэ салбар руу хөрөнгө оруулалт хийж байгаа томоохон компаниуд бол байгаа. Тийм учраас яг одоогийн байдал дээр бол
өрсөлдөөний эрсдэл бол харьцангуй багтай. За дунд эрсдэлтэр бол зохицуулалтын эрсдэл гэж байгаа. За энэ эрсдлүүдийг бас хөрөнгө оруулагч нар маань харгалзан үзэж эрсдлээ одооноос үнэлээд хөрөнгө оруулалт хийвэл магадгүй ирээдүйд учрах алдагдал нь төдий чинээгээр багасах одоо тийм давуу талтай байдаг. За тэгээд хөрөнгө оруулалт хийж байгаа хүмүүст бол богино хугацаанд SpaceX компанид хөрөнгө оруулалт хийгэрэй гэж зөвлөгөөг бол өгөхгүй. За урт хугацаа буюу за магадгүй нэг 5 жилийн хугацаанд хөрөнгө оруулалт хийж байгаа хүмүүстэй хандаад за эрсдэлд нэлээд дуртай тийм хөрөнгө оруулагч нарт бол багцынхаа нэг 5-8 орчим хувийг бол SpaceX компани дээр байршуулвал тохиромжтой. За эрсдэл дунд буюу нэг 2-4% багцынхаа хөрөнгө оруулалтыг хуваарлуул илүү тохиромжтой гэдэг байдлаар гаргасан байна. За тэгээд Starlink компани ирээдүйн төсөөлөл 2030 он гэхэд бол 100 сая хэрэглэгчтэй дээрээс нь 50 тэрбум долларын орлого олно гэдэг маань бол энэ компани ирээдүйд одоо энэ өсөлтөд хадгалаад явбал хувьцааны үн ирээдүйд одоо бүр илүү өндөр өсөх боломжтой учраас SpaceX компанид хөрөнгө оруулалт хийж байгаа бол мэргэжлийн үнцаасны компаниудын зөвлөхүүд дээр очиж зөвлөгөө мэдээлэл аван хөрөнгө оруулалт хийгэрэй гэж уриалмаар байна. CNBC хөрөнгөний зах зээлийн буланг Apex Capital-ын хамт хүргэж байна.